Энэ жил бүгд найрамдах хятад ард улсаас хагас коксцсон нүрсийг оруулж ирж эхэллээ. Энэ нь агаарын бохирдлыг бууруулна гэж мэрэгжилтнүүд үзэж байгаа юм. Гэвч сайжруулсан шахмал түлшийг хослуулан хэрэглэх нь иргэдийн дунд эргэлзээг төрүүлсээр байна. Тэр шинэ нь орж ирнэ, хуучин орж ирнэ. Ялгаагүй л тэгэл аль байгааг л хүмүүс мэдээж хөлдөж өгөхгүй тулд аваад төлнө шүү дээ. Тэгээд шинэ нь орж ирсэн ч нэг ялгаагүй л. Одоо хөөнөөсөө салахын тулд коксон дээр авах л. Коксон дээр. Тэ. Шахмал төсөөс айгүй хэцүү шүү дээ. Боо үнс тэгэл үнэр цанаар айгүй муухай. Хортой. Тэгээ одоо бид нар чинь тэрний орд нүүрсээ түлээд модоо түлээд байж байвал дээр байгаа байхгүй юу. Тэгээд одоо шахмал төс хятадаас оруулж аж байгаа юм чинь өөрсдийнхөө одоо сайхан тэр нүүрсээ авчиж өгчөөл. Тэгээ оронд нь тэр шахмал төс түлээд бид нарыг хордуулаад одоо бас багасхан хортой химийн ордоо юм орж ирэх юм бол бас түлээл бид нар хордсон шүү дээ. Нэг ялгаа байх юм уу? Нэг хагас кокс нүрсээ тэр чернэл төлвөл тэр чинь өөрөө утаагүй цэвэр төрш хийж штэ болно. Тэгсэн чинь юу ч юм болохоор хуучин тэр шахмал төлс чинь бол утаагүй гэсэн боловч ямар нэгэн байдлаар угаарыг ялгаруулдаг ч юм уу бусдад хор хөнөөлтөй байгаадсэн штэ. Тэгээд тэрийгээ тэгээ хольж төлнө гэхэр чинь баг ялгаа байхгүй байх. Шахмал төрш эрсдэлтэй л дээ. Ер нь бол түлхээсээ эхлээл тэр чинь нөгөө хамаг юм хөөдгөөс эхлээл ер нь хэцүү шттэ. Урдаас нүүрсээ баахан нүүрсээ өгчөөд буцаагаад үнэтэй тийм шахмал төс оруулж бид нарт гээд 50000-аар авт төлнө гэж баахчгүй. Одоо бид нар ч ажил төрүүлж байхгүй өндөр настай. Түлшээ төлнө, нэмээ уух, хоолоо идэх үү. Тэгээ тэтгэр нэмэхгүй. Тэтгэр нэмлэхэд нэг 50000 төгрөг одоо 30-7000 төгрөг 6% нэмэгдээд яах юм бид нар яаж амьдрах юм? 100 түүчэлэх 100 нэмэтээ сонин цаасан хэвлэл болон цахим хэлбэрээр уншигч танд хүрч байна. Иргэдээ өмөөч өвчин үндэсний өдөр тутмын сонин 100 нэмэтээ